Сэтгэл зүйн булангийн 1-р хэсэгтээ хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За өнөөдрийн хувьд маш сонирхолтой сэдвээр сэтгэл зүйн булан хөрнэ. Өөрөөр хэлэх юм бол энэ сэдвийг хэлэхээс өмнө шууд эрхээс асууч гэж бодож байна тий. За сонирхол татчих шүү. Маш нууцлаг гэж ер нь хэлээд байна. Окей. Чи хизээ нэгэн цаг сүнсэн даруулж үзсэн үү? Сүнсэн дээ. Гүү хаа. Сүнсэн даруулах гэж сонсч байсан уу? Сонсохын бол сонсч байсан тий. Ийм зүйл сүнсэн даруулна гэдэг тийм мэдэрч үзэж байсан уу? Үгүй. Үгүй хаа. За би нэг урьдчилан 2018 оны 101 ийм сүнсэн даруулахын талаарх нэг пост оруулсан юм. Бөө хэрүүл болсон байдгийг. За тэгвэл тий өөрөөр хэлбэл сүнсний асуудал яригдэж байна гэсэн үг шүү дээ тий. Сүнсэнд итгэхгүй асуу сүнсэн даруулна гэдэг чи өөрөө даруулж үзээгүй байж мэж гэдэг бид өөрөө ч гэсэн даруулж үзсэн л тий. Өөрөөр хэлбэл тийм мэдрэмжийг зөндөө мэдэрч үзчихсэн. Өнөөдөр энийг шинжлэх ухаанаар тайлбарлах тухай яригдэж байгаа. Сүнсэн даруулна гэдэг нь ямар процесс, юу явагддаг юм бэ? Биднээс яриад байдаг энэ сүнсэн даруулах гэдэг энэ процесс ер нь юу явагддаг юм бэ гэдэг. Одоо зүйлийн талаар. За тэгвэл яг одоо жишээ нь юу гэдэг даруулж үзсэн гэж ярьдаг хүмүүсийн хувьд. За тэгвэл ийм процесс болт юм а гэдэг нь шинжлэх ухаанаар Америкт нэг ийм судалгаа хийсэн байна. Function MRI гэж одоо үйл ажиллагааны MRI шинжилгээ, MRI гэдэг нэг шинжилгээ байдаг шүү дээ. Хвчлэн хүмүүс MRI хийлгэлээ гэдэг ингэ ярьдаг та тийм. Тэрний үйл ажиллагааны одоо MRI шинжилгээ гэж хийгддэг тийм шинжилгээ байдаг. Монголд бол энэ шинжилгээ бол ерөнхийдөө хавралтай одоо ганцны газрууд байх шиг байгаа. Монгол Японы сургалтын эмнэлэг хүртэл одоо нэг хийх боломжтой. Гэхдээ одоохондор хийж эхлэв байна ч гэдэг юм уу те. Жишээ нь энэ бол яг одоо Монголд бол одоо юу гэдэг нь байнгын хэрэглэгддэг шинжилгээ биш. Гэхдээ энэ function MRI гэдэг энэ шинжилгээ болохоор ямар шинжилгээ вэ гэхээр нэгдүгээрт тархины одоо үйл ажиллагааны зургийг авна гэсэн үг. Тархи ямар ажиллаж байна? Одоо энэ зурган дээр бол гарсан байна л да. Одоо тархины улаасцсан хэсгүүд бол тархины илүү их ажиллаж байгаа хэсгийг харуулж байгаа. Тэр нэг цэнхэрдсэн хэсэг нь тархи илүү их одоо арай одоо амарцсан хэсгүүд ч гэдэг юм уу тий. Гэсэн илүү их тийм ажиллаж байгаа хэсгийн улаанаар харуулдаг ч гэдэг юм уу тархины MRI шинжилгээ гэж юм шинжилгээ хийгддэг байх нь л тий. За бид нэр өмнө нь ярьжсэн сайн санаж байгаа бид бас нэг нойрны асуудал дээр ярьжсэн тий. Тэгэд энэ MRI шинжилгээнд дээр нэг юм сонирхолтой юм гарч ирсэн байдаг. Юу гарч ирсэн бэ гэсэн чинь эхлээд хүмүүсийг унтуулж байгаа саяны MRI шинжилгээ хийдэг байхгүй. За тэгсэн чинь унтж байгаа үедний шинжилгээ хийж хагаад эхлээд ерөөсөө тархины энэ идэвхжлтэй үйл ажиллагаа ингээл багассаар алга болсоор байгаад ерөнхийдөө бол бүгд нэг юм намжимл байдал руу ороод ингээд нэг юм өөрөөр хэлэх юм бол бүгд нэг юм жоохон цэхэр тал руугаа туяараад гэсэн үг шүү дээ. Тархи амралтын байдалд орж ийн гэсэн үг. Тэрний юу гэхээр одоо энэ анремийн нөхцлүүд буюу одоо энэ дээр харж байгаа нь энэ дээдлийн тэр улаанаар тэмдэглэсэн хэсэг байгаа зү тийм. Энэ хэсэг бол хөнгөн нойрны талаар. Тийм байна. Доош болохоор гүн нойрлогоо орж байгаа. Чи чинь сайн мэдчихэж штэ, санаж штэ тийм. Гүн болон хөнгөн нойрны талаар гэж өмнө биднээс ярьжсэн. Тэгвэл тэр яг ингээд гүн нойрлогоо орох үед тархины тэр нөгөө идэвхжлтэй MRI шинжилгээнд дэр бол идэвхжлийн тэр нэг юм улаасцсан байсан ажиллаж исэн үйл ажиллагаанууд нь бүгд алга болсон байна. Тийм байна. Хөнгөн дээр гараад ирлээ. Яг зөв. Энэ үед яасан бэ гэхээр нэг цаг 30 минутын дараа юу болсон бэ гэхлээр сонирхолтой үйл явдал болсон байдаг. Тэрний юу гэхээр нөгөө MRI шинжилгээ дахиад идэвхжсэн байдаг. Өөрөөр хэлбэл бол тархинд болж байгаа энэ процессыг дахиад идэвхжсэн буюу өөрөөр хэлбэл тэр дотор байгаа хуучин нэг юм улаасцсан байсан хэсгүүд нь алга болцсон байсан одоо буцааж улаасч гисэж байна гэсэн үг. Тэр нь бол биднээсийн хэлдгээр за саяны өмнөх зурган дээр харагдаж байна. Тэр яг улаан тодруулсан байгаа хэсэг. Улаан байгаа тэр тодруулсан байгаа хэсэг бол яг тэр үед буцаад маш одоо тархи идэвхтэй ажиллаж эхэлж байна гэсэн үг. Саатал нь хуучин бол одоо юу гэдгийг те одоо 90%-аар саатцсан байсан бол одоо болохоор энэ нэг бүр ажиллаад 60% руу ордог ч гэдэг юм уу те. Хүний одоо шинэ нөгөө байнгын үйл ажиллагаа явуулдаг идэвхтэн ч одоо энэ тархи шүү дээ те. 24 цаг тасалт бид нар унтж байхад хүртэл энэ гүн одоо шинэ нойронд ороод ирэхээр л харьцангуй гайгүй амардаг. Хөнгөн дээр хүртэл бидний тархи ингээд өдөр болсон зүйлүүдээ бүгдийг боловсруулж яадаг те. Боловсруулж яадаг, ажиллаж яадаг те. Яг энэ хөнгөн нойрны үед хүн сэрх юм бол зүүдээ сандаг гэж байна. Юу хэлэх гэж байна вэ гэхээр энэ хөнгөн нойрон дээр л хүн яадаг бахна тэгвэл зүүдэлдэг бахна шүү дээ. Тий. Ерөөсөө энэ хөнгөн нойрныхаа үед л хүн зүүдэлдэг, бусад нойрны үед бол зүүдэлдэг бахна. Бид нэр яг энэ дэр нөгөө жишээ татаад хэлжсэнийг хүртэл одоо сайн санаж байна. Тэр нь юу гэсэн бэ гэхээр нөгөө найзууд дотор хүртэл нэг унтаад өнгөд яг хөнгөн нойртой үед нь тэр хүний талаар ярьдаг ч юм уу те. Дараа нь тэр хүн сонсчоод ирэнгүүт энэ угаасаа ингээд
ийм юу гэдэг сэргийг унтдаг гэдэг ч юм уу тий. Хүний яриа сонсоод идэг гэдэг ч юм уу. Гэдэг шүү дээ. Одоо би тэрийг сая эвтэх яаж хэлэх вэ бодоод цаана хэлчихлээ. Тэгэж хэлдэг тий. Тэгэхээр тэр нь болохоор яг тэр тухайн хүнээсээ биш ерөөсөө л энэ хөнгөн нойртой үед хүн сэргийг байдаг гэсэн. Хүн сэргийг байдаг гэсэн. Зүүдэлж байдаг бас тий. Яг зүүдэлж байдаг. Өөрөөр хэлбэл тарих тодорхой хэмжээний ажиллагаанд оролцож идэг гэсэн санаа хэлж байгаа. Тэгвэл энэ хөнгөн нойр удаан нойр хоёр угаасаа ингэж хэвийн хүнд бол энэ хоёр ингэ ээлжилж явдаг байна шүү дээ. Ингээл тодорхой хэмжээгээр ээлжилж явдаг. Хэвийн буюу би сэтгцийн хувьд эрүүл ямар асуудалгүй. Өөрөөр хэлбэл энэ ингэж унтсны дараа хүн өглөө сэрэх үедээ сайхан амарсан мэдрэмжтэй сэрнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн одоо юуг те ядралгүй сэрнэ гэсэн үг. Их сайхан амарсан мэдрэмжтэй гоё мэдрэмжтэй сэрнэ л гэсэн санаа хэлж байгаа. За тэгвэл нөгөө function MRI-гийн нөгөө нэг хэсэг чинь зураглал юу болсон бэ гэхээр унтчихт нөхөртөл авч ийсэн гэсэн үг шүү дээ. Тэгтэл яг тэр нэг цаг 30 минутын дараа унтсныхын гүн нойронд орсноос хойш цаг 30 минутын дараагаар нөгөө нэг тархины үйл ажиллагааны чинь идэвхжил буцаас сэргсэн тухай тэр ярьсан тий. Буцаад идэвхжил нь дэвшсэн тухай ярьж байгаа. Одоо яг энэ үед нэг сонирхолтой зүйл байсан. За одоо тэгвэл дараагийн зургуудыг харъя. За тэгвэл ер нь бол ингэдэг юм байна л да. Энэ одоо хүн унтчих үед буюу тарих амарч байгаа үед гэсэн үг заяа. Prefrontal cortex гэж хэсэг байдаг. Одоо тархины энэ тухны төвөл гэсэн үг л дээ. Энэ тухны. За энэ дээр бол яг энэ урд хэсэг байна тий. Ерөөсөө энэ урд хэсэг байгаа. Тийм байна. Энэ төв хэсэг гэсэн үг шүү заяа. За энэ хэсэг тархины энэ хэсэг хүний юуг хариуцдаг вэ гэхээр энэ бол хүний лог сэтгэлгээг хариуцдаг. Дээрэс нь энэ тухны төв хувь хүнийг юу болгодог вэ гэхээр одоо өөрийгөө хянах чадвар гэж нэрлэдэг юм л да. Өөрийгөө хянах чадварын төв гэж нэрлэдэг юм. Ойлгож байна уу? Би ямар нэгэн зүйлээр ухамсартай байна гэсэн санаа хэлж байгаа. Ухамсар тархины хамгийн их гол ажилдаг хэсгүүд нь бол энэ prefrontal cortex хэсэг байна гэж. Зүгээр энэ бүх юм судалгаатай явдаг шүү дээ. Хүүхлийн кинон дээр хүртэл ямар нэгэн байдлын ухаантай баатрийг тухайн бүр илүү ингэж гаргаж өгдөг. Тэгэхээр энэ яг уртлын хэсэг маань болохоор логик болон ухамсарт илүү жоохон ухамсар. Өөрөөр хэлэх юм бол лог сэтгэлгээтэй энэ хоёрын хоорондын логик холбоог тэ өөрөөр хэлэх юм бол юу гэдгийг бид нар чи ногоо уц өмс чинь ч гэдэг юм уу тэ энэ ногоо уцсан чам загчийн сохгүй ч гэдэг юм уу би тэр хувь хүний бүх логикуудыг тухны төв хариуцдаг байх нэ гэж хэлж байгаа. За хоёр дахь хэсэг нь болохоор тэр brainstem гэдэг тэр нэг улаалтар тархины хэсэг байгаа. Тэр доошоо явцсан хэсэг байгаа. Хамгийн доор байдаг. Энэ хэвдлийнхэн тий. Энэ хэвд. Энэ хэвд. За энд бол ерөнхийдөө ингээд тархины ерөнхийдөө бүтцийн яг тэр доод хэсэглүүд гэсэн үг. Тэр улаасгсан байгаа. За энэ улаасгсан хэсэг юуг хариуцдаг вэ гэхээр хүний хөдөлгөөнийг хариуцдаг гинэ. Гараа хөдөлгөж ийн гэдэг хүртэл хөдөлгөөн шүү дээ тий. Тэр бүх хөдөлгөөнийг удирдан чиглүүлдэг хэсэг нь бол brainstem-ийн хэсэг байна гэж. За тэгвэл энэ нэг сонирхолтой нь яадаг вэ гэхээр унтах үед буюу амрах үед энэ хэсгүүд одоо өөрөөр хэлэх юм бол унтчих байгаа үед тэр нэг сонирхолтой нэг function MRI хийсэн шүү дээ тий. Function MRI хийсэн чинь яг нэг төрөүний хөнгөн буюу хөнгөн нойрны үе гэдэг нэг хэсэг байгаа шүү дээ. Нэг зүүдэлдэг хэсэг гэдээсэн тий. Тэр үед энэ хоёр төв бусд нь бүгд сэргэж байгаа мөртлөө сэргээд ажиллаж байгаа мөртлөө энэ хоёр төв маш бага сэргсэн буюу хамгийн бага ерөөсөө баг ажиллахгүй байсан гэж байна. Нойрмог уцаар ярихаар хаяа юу ирсэн санддаг гэсэн. Тэ? За тэр болохоор арай өөр шүү заяа. За тэр болохоор хагас дутуугийн сэрүүн одоо юу гэдгийг те нойрноос сэрэх үеийн нэг юм одоо нэг юм зааг мөч гэж байдаг юм л да. Тэр зааг. Энэ бол бүр өөр хөнгөн нойрны үе. Тэр хүн унтчил байгаа. Тийм ээ. Энд чинь нөгөө хүнд одоо нөгөө гүн нойронд ороод ирэхээр бүгд ажиллагаа нь ингээ багасчлаа шүү дээ. Байхгүй болсон. Бүгд идэхгүй болсон байсан тий. Тэгэнгүүт хөнгөн нойрлоо ороод ирэхээр нөгөө тарих ажиллагаатай байгаа ш зүүд дүртэл тий. Тэнгүүт логик болон энэ хөдөлгөөн хоёр бол байхгүй болчихсон. Энэ хоёр идэхгүй байна. Ямар сони юм бэ? Сони байгааз. Тийм байна тий. Тэгсэн чинь тэр за одоо энэ тэгээд эн чинь зүүдэн дотор явдаг хүн гэдэг үстэй ингээ бүр явж зүдэлдэг тий. За одоо би тэрийг чи дараа нь асууваа. За тийм. Өөрөөр хэлэх юм бол тэрийг бол би дараагийн хэсгээр бүр тайлбарч байгаа. Тусна. За тэгээд хэдүүлээ хоёр дахь сүүд дээр тэгвэл энэ сонирхолтой хэсгийг илүү хөргөжлүүлнэ. Юу гэвэл энэ хоёр яагаад саатчва? Тийм байна. Гэдэг дээр чухал хоёр зүйл байна. Тэ? Дараагийн хэсгүүд дээр илүү хөргөжлүүлнэ. За тэгээ ойлголоо. Хоёр дахь хэсэг яг энэ хэсэгт хүрэхэд бэлэн болсон байна. За өглөөний минь. За өглөөний минь. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сэтгэл санаа хэр байна?
Сэтгэл санаа юу 7 байна. 7 ягаад 7 болчих вэ? За тэрийг хэлэхгүй. Ажил их байгаа ах тийм. Тийм тий. Окей. За эхнийгээс асуултаа эхний хэсэг дээр асууж ирсэн асуултаа чамаас сая. Асуултыг би сонссон хизээ нэгэн цагт сүнсэнд даруулж байсан уу? Даруулж байсан. Сүнсэнд даруулах гэдэг нэг юм ойлголтууд байдаг тий. Тэгээ яг нөгөө тэрийг бол сүнс үү сүнс биш үү гэдэг дээр бол их хэрэгэлзээтэй тий. Гэхдээ ер нь бол хар дарж зүудлэх нөгөө цээжин дээр дарах бие хөдөлгөж чадахгүй юм шиг мэдрэмж бол зөндөө олоод авч ирсэн. За яг тэр мэдрэмжийг хүмүүс бид нар бол ерөнхийдөө юу гэж нэрлэдэг вэ гэхээр сүнсэнд даруулах гэж нэрлэдэг юм байна. За өөрөөр хэлэх юм бол за яхаа чи болохоор бие хөдөлгөж чадахгүйсэн үү? Яг тэрийг санаж байна тий. Санаж байна. Тэгээд ингээд тарих бол сэрээд байгаа юм шиг мэдрэмж шүрээд байгаа. Нүдээ нээж чадахгүй, гараа ингээд хөдөлгөж чадахгүй, ингээд атгацсан ч юм уу, тас атгацсан эсвэл гарынхаа алгыг нээж чадахгүй, дугуурах га дугуурч чадахгүй. Зүгтах гад зогтож чадахгүй, хөдөлж чадахгүй. Тий. Тэр одоо яг юу вэ? Яг ингээд нэг юм зарим хүмүүс бол одоо энэ манай сүнсэн даруулах гэдэг нэг зураг явж байгаа л да тий. Тэр ингээд нэг дээр нь ингээд нэг цээжин дээр нь юм суудсан тий. Яг ингээд нүүрэн дээр нь тулцсан тий. Тэгээ яг ийм байдал амар хүнд амар хэцүү байдаг. Одоо энэ зураг бол яг хүн болгоны төсөөллөөс хамааруулаад одоо юу гэдгийг энэ сүнснийх нь одоо хэлбэр дүрсч гэдэг юм уу тий. Өөр байдаг л байна л да. Гэхдээ энэ бол сүнсэн даруулах хитрхи амар байна. Тий, зарим нь бол ингээд зөвхөн цээжин дээр нь суудсан ч гэдэг юм уу те. Энэ цээжнээс нь холдож өгөхгүй байгаа, чадахгүй байгаа, ерөөс өдлөхгүй байгаа. Тэгсэн мөртлөө хичнээн те хашгираад байгаа юм шиг хэрнээ хашгирч чадахгүй те. Зогт яг надад туслаач гэд хэл ойрхон хүмүүс байж байлаа ч гэсэндээ хэлж чадахгүй байгаа ч юм шиг ийм нөхцлүүд үүсч яадаг гэсэн санаа гэлж. Тийм мэдрэмжүүд төрдөг гинэ. Ийм сүнсэн даруулах гэдэг энэ процесс биднүүсийн ярьдаг энэ аман ярианы энэ процесс нь хувь хүмүүсийн одоо маш олон хүмүүст бол сэтгэлийн зовлон болж байдаг. Маш их хэцүү байдаг байхгүй юу? Бүр яг энэ чиглэлээр бүр ундаж чаддаггүй гэд бүр эмгэг болцсон хүмүүс бас байгаад байт юм билээ. Тэр нь хүнд гэсэн үг шүү дээ. Байнгын хардрах, байнгын сүнсэнд даруулдаг хүмүүс гэж бас байдаг. Давтагддаг олон тий. Биднэрт бол одоо чинь тэрүүний тодорхой нөхцөл байдлуудад л одоо гарч исэн тухай яригдчихэж байгаа тий. Тэгвэл энэ байнгын давтагддаг хүмүүст одоо энэ асуудлыг шийдэхийн тулд эхлээд бид нэр ийм онлайн мэдээллүүдийг тий шинжлэх ухаанч арай илүү өөрөөр хэлбэл энэ бол нэг төрлийн сүнсэн даруулах гэдэг процесс бол энэ ер бусын үзэгдэл гэж байгаа шүү дээ тий. Өөрөөр хэлбэл биднээс өмнөх одоо юугаар одоо эрхэгийн хэлдгээр бол далд ертөнцийн тухай юмны талаар биднээс ярилцах гэж байна гэсэн санаа хэлж байна тий. За тэгвэл өмнөх хэсэгтэр бид нар юу ярьж ирсэн бэ гэхээр тархины хоёр хэсэг тэр MRI одоо function MRI буюу үйл ажиллагааны MRI шинжилгээ хийж явах үед яг унтах процесс унтцсан үед тархины бүх хэсэг саатчихсэн үйл ажиллагааны одоо юу гэдгийг сааталд ороод намжиж исэн. Тэгжсэн чинь нэг цаг 30 минутын дараа буцаас сэргэгдсэн. Сэргэгсэн чинь хоёрхан хэсэг л сэргээгүй байсан. Тэр нь prefrontal cortex буюу энэ духны хэсэг, дээрээс нь тэр ортотор тархины хэсэг буюу brainstem гэсэн ийм хоёр хэсэг байж байсан. Энэ төв хэсэг нь болохоор хүний лог сэтгэлгээ буюу ухамсар тэрхийлийг хариуцдаг лог сэтгэлгээг энэ чинь ийм шүү дээ. Өөрөлдөх юм бол юмыг ойлгох сэтгэлгээ гэсэн үг шүү дээ тий. Ойлгох чадвар тухны хэсэг сэрээгүй байсан. Хоёр дахь нь хөдөлгөөний хэсэг сэрээгүй байсан гэж байна. Тэгэл яг тийм нөхцөлөд л орчиж байгаа юм шүү дээ. Ялгаж чадахгүй байна тий. Юу болоод процессаа ялгаж чадахгүй байна. Нөгөөдхөөр хөдөлгөөний хэсэг итгэжээгүй сэрээгүй байсан гэхэр чи би хөдөлгөж чадахгүй. Хөдөлгөөн маань хязгаарлагдаад яг зөв. Одоо л ойлгож байна тий. Одоо окей. Яг одоо тэгвэл энэний дараагийнх нь хэсгүүд нь байна. Тархинд бас нэг ийм гиппокампус гэж нэг хэрэгэл хүмүүсийн ярьдаг нэг хэсэг байдаг. За энэ зураг биш нөгөө юуны зураг байна. За одоо энэ гиппокампус нь тэр хэсэгт байна. Наадталд нь амигдала гэдэг нэг хэсэг байна. Тий. Энэ улаанаар зурцсан голын нэг хэсэг байгааз тий. Амигдала гэдэг энэ бүтэц бол тархинд байгаа энэ жижигхэн бүтэц бол биднээсийн ярьдгаар бид нар өмнөх одоо сэтгэл зүйн болонгуудаараа зөндөө ярьж ирсэн. Амигдала бол тархины 103% юм аа. 103 гэдэг чи яадаг юм хэлэх. Төргөн тусламж. Төргөн тусламж юм. Өөрөөр хэлэх юм бол аюулын нөхцөл байдлуудыг тодорхойлдог, өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийг тэр чигт нь хариуцдаг тийм одоо хэсэг байна. Гиппокампус гэдэг энэ хоёр бүтэц хоорондоо дандаа мэдээллийн солилцоотой буюу нейротрансмиттерүүд дандаа энэ дотор ялгарч яадаг энэ хоёрын хооронд бие биенэрүүгээ шилжиж яадаг хэсэг байна л тийм. Тэгвэл энэ хоёр бүтэц нь яг үндсэндээ бол сэтгэл хөдлөл болон төсөөлөл гэсэн хоёр чадварыг хариуцдаг гэж байна. Хүний сэтгэл хөдлөл болон төсөөлөл хоёрыг хариуцдаг. Тэгсэн чинь нөгөө унтж байгаа үед function MRI хийсэн те. Өөрөөр хэлэх юм бол нөгөө үйл ажиллагааны тархины MRI шинжилгээ хийсэн чинь фронтал хэсэг нөгөө хөдөлгөөнийг хариуцсан brainstem хэсэг хоёр
саатцсан байсан. Тэр хоёр сэрэг байсан тий. Тэгсэн чинь энэ бүтцэн сэрүүн байснаас илүү их хэмжээтэйгээр идэвчсэн байсан гэж. Өөх за тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөл нь бүр өндөр түвшин нөгөө уран зөгнөл янз бүрийн тий нөгөө emotional хэсгүүд нэмэгдээд ирэнгүүт чинь нөгөө уран зөгнөлт сүнс нөө тэгээд зурлал янз бүрийг харагдах нь. Яг одоо гоё ойлгож байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ төсөөлөх чадваруудаас хүн болгоны хардаг сүнс, юу гэдгийг мэдэрдэг сүнс нь тухайн хувь хүний төсөөлийн чадвараас нь хамааруулаад өөр хэлбэртэй, өөр дүрстэй, өөр нөхцөл байдлуудтай байдаг гэсэн санаа хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ үед нөгөө хамгийн их энэ сэрүүн байснаас илүү их хэмжээтэйгээр идэвчсэн гэж байгаа шүү. Сонирхолтой нь өмнөх сэрүүн байснаас илүү их хэмжээтэйгээр идэвчсэн. Тэгэхээр яг ийм үе энэ хоёр илүү их хүчтэй давхцсан тохиолдлуудад хүн сүнсэнд дарж болдог байна. Сүнсэнд даруулж болдог тийм мэдрэмжүүд төрж болно гэсэн санаа гэж. Амигдалагийн хувьд бол яг ерөнхийдөө бол идэвхтэй ямар ч цаг үед идэвхтэй байд юм байна. Идэвхтэй байдаг. Нөгөө тархины яг уртлын хэсэг болоод нөгөө brainstem хоёр ямар нөхцөлд тэгвэл идэвхчихгүй, сэрэхгүй байгаад байна. Тэр нь одоо яг нөгөө стресс ядаргаатай идэвхчихгүй байна гэдэг нь шөнийн цагаар идэвхгүй шүү дээ тий. Угаасаа энэ бол ерөөсөө нойрны үед бол идэвхгүй л байна. Угаасаа гэхдээ бусад хэсгүүд бол сэрж болж байгаа тий. Тэр хоёр л одоо сармаг буюу саатуулгдсан байдалтай байж гисэн. Шөнийн цагаар. Тэр нь хоёр нь бүтэн унтсан хэвээрээ л байна. Угаасаа бусд нь бол ажиллаж сэрж болж ийн буюу энэ үед бол хүн зүүдэлдэг байх нь шүү дээ. Нэг зүүд хаанаас гардаг вэ гэдэг шалтгаан бас энтэй холбоотой тайлбарлагдана. Тийм байна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөл болон төсөөлөх гэдэг энэ чадвар энэ сэтгэх процесс их л тоо. Гэхдээ хизээч логик байхгүй. Гол нь. Хизээч энэ ухамсарт буюу логик сэтгэлгээ гэдэг чинь үнэхээр байсан уу байгаагүй юу, бодиттой боддгүй юу гэдгийг би ямар нэгэн байдлаар дэнслэн дээ. Энэ үний юм уу хотлоо юм уу гэдгийг чинь дэнсэлдэг шүү дээ. Тэр чадваруудыг логик сэтгэлгээ хариуцдаг байна шүү дээ. Жишээ нь хүн арх ус үед энэ тухны төв дарангуулдаг гэж байгаа шүү. Префронтал хэсгүүд дарангуулдаг гэж байгаа шүү. Тийм учраас энэ үед хүмүүс логикгүй яриа ярьдаг байна шүү дээ. Ойлгосноо. Өөрөөр хэлэх юм бол хүнийг архиулгаж тарын таньнаа гэд нэг яриад байдаг шүү дээ. Согтуу байх үед л хүн юмаа ярьдаг юм шүү. Тэ? Тэр асуудал яагаад гэвэл энд логик сэтгэлгээтэй би өөрийгөө хянах чадвар буюу өөрийгөө хязгаарлаж штэ би болохгүй энэ буруу зүйл. Энэ бол сайн зүйл. Окей энийг хий. Энийг болоо. Энийг ёо энэ арайч тэгж болохгүй. Энэ ухамсарт тархины өөрөөр хэлбэл өөрийгөө ухамсарладаг тий өөрийгөө хянч чаддаг энэ хяналтын төв бол энэ дух хэсэг байхгүй префронтал. Энэ бол логик сэтгэлгээний төв гэсэн санаа гэж. Тэгэхээр буруу зүрх яриад эхэлдэг байх нь. Тийм учраас өөрөөр хэлэх юм бол нөгөө хяналтгүй янз янзын юм гарч ирнэ. Буруу зөрүү юмнууд гарч. Өөрөөр хэлэх юм бол уг нь бол хүснээрээ бол би логиктой бол буруу ярих энэ арай л болохгүй дээ гэсэн санаа гэлж байна те. Тэгээд юун дээр хүмүүсийн хувьд бас нөгөө зүүд одоо тэр сүнсэнд даруулах хар дарах зүүднээсээ шалтгаалаад өөрсдөө ерөнхийдөө нэг юм амд амцсан яриагаар за яг нэг ийм юм болох гээд байна да надад сануулад байна да ч гэдэг юм уу. Эсвэл бол тухайн зүүдэлсэн зүүд бодсон бодол тэр шүн орж ирсэн зүйлээс болоод яг нэг тэгээд байгаа юм болов ингээд байгаа юм болов гэсэн нэг тийм юу яваад байдаг л да нөгөө амд амцсан яриа тий одоо нэг сэтгэл зүйн хувьд ч тэр. Тэгэхээр энэ бол ор тасгүй. Энэ бол за энийг бол тусад нь бас зүүдний тайлал гэж нэг яригддаг. Одоо өөрөөр хэлэх юм бол бас амар том сэдв. Гэхдээ би худлаач гэдэг юм үнэн ч гэдэг юм шууд хэлэхгүй. Гэхдээ энэ бол асар том бие даасан одоо юу гэдгийг зарим хүмүүс бол энэ чиглэлээр маш олон чиглэлийн судалгаа зөвхөн зүүдтэй холбоотой. Харин бид нар болохоор сая терапистуудын хийдэг юм болохоор зүүдэн дээр анализ хийдэг байхгүй давхар. Бид нар эмчилгээнд дээр саяхан надад харинаас би ингэсэн байхгүй нөгөө нохооноос аллергенаас манай хүүгийн аллергенаас болоод нохоогоо олдоо айлт ингээд харуулдаг өгцөн. Тэгээд нохоогоо бүр санаад бүр айгүй болоодаа зүүдлээд байсан. Тэгэхээр зүүдэлж байгаа учраас за нохоо маань намайг санаад байгаа юм байна да. Би бас санаад байгаа юм байна да. За нэг уулзъя да гэд уулзж байгаа. За тэгээд тэрнээсээ өмнө дахиад нохоотойгоо хамт ингээд тоглож ингээд зүүдлээд 15 давхраас унгаачлаа гэж зүүдэлж байгаа байхгүй. Тэгэхээр за одоо ингээд нэг муу юм болох гэдэг ч юм болоо гэсэн бодол яхаар өөр ирэхгүй ингээд төрж гин тий. За одоо энэ муу юмд хүргэж болох уу гэдэг нэг асуудал яригдъя. За тэгвэл энэ төсөөлөл буюу түрүүн хэлдгээр яг нэг амигдала болон хиппокампус хоёр илүү их хүчтэй сэтгэл хөдлөл болон төсөөлөх чадвар чиг хэтэрхий цаашаа ургуулж ийн гэсэн санаа хэлж штэ. Их нохоогоо санснаас болоод. Өөрөөр хэлэх юм бол санснаасаа болоод дээрэс нь
нохоондоо санаа зовсон байх магадлал нь өндөр. Өндөр байсан. Өөрөлдөх юм бол айл давжцсандаа санаа зовсон гэсэн санааг хэлж байгаа. Тийм байх магадлал өндөр байгаа үед хүн түрүүний хэлдгээр муу талын илүү ихтэй эрсдэлтэй талуудын бочинд нохоо юу яагаад унагчлаа гэсэн шүү дээ тий 15 давхраас. 15 давхраас. Яж бүр айгүй өндөр юм аа. Тэрний юу гэхээр чи нохоондоо илүү санаа зовсон учраас тийм төрлийн зүүдийг өөрөө төсөөлөх боломжтой гэсэн санаа хэлж байгаа. Нэг төрлийн. За тэгээд энийг тэгвэл түрүүний хэлдэг муу юм тохиолдчих үедээ муу юм тохиолдчих үедээ одоо чинь энийг хамгийн бүр ингээд нэг ухамсар тарихгүй хүмүүс төр хүртэл тархин сайн хөгжөөгөө буюу нэлх хүүхдүүд төр хүртэл биднээс их сайн анзаарэгддэг л да. Одоо чинь хөлд орсон хүүхдүүд ч гэдэг юм эсвэл 2 настай хүүхдүүд ч юм уу ингээд байж чадал эсвэл дөнгөж хөлд орж байгаа хүүхдүүд харах. Яг унлааштай л гэдэг унцдаг байхгүй. Гэхдээ наач уйлаа гэдэг бол уйлдаг байна. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ нь өөрөө юу гэхээр бид нар өмнө нэг юм юу хийжсэн санаж байгаа бол нэг юм Jingle Bells гэх нэг юм тогшоод санаж байна уу те? Санаж. Тэрийг эхлээд тарих өөртөө урдчилж бэлддэг гэсэн санааг хэлж байгаа. Тарих энийг төсөөлж бэлддэг байхгүй. Бэлдээд тэрэндээ өөрөө эхлээд хариулаад идэг. Өөрөө ирэхгүй тэрийгэ дагж явдаг гэж байгаа. Хариулт үзүүлдэг. Хариулт үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс энийг ерөөсөө анзаардаг хамаагүй. За тэгэхээр бидний ерөнхийдөө бол энэ сүнсэн даруулаад байна, хар дарж гин гэдэг зүйл маань яг энэ амигдала болон тэр тархины бүтцийн хоёр хэсэгтэй ер нь бол нэгт холбоотой байгаа гэдэг юм байна. Шинжлэх ухааны талаас нь тайлбарлаж өгсөн танд маш их баярлалаа. Энэ хэсэг сэтгэл зүйн болонгийн 3 дахь хэсгийн мэдээлэл та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За эцэг эхчүүдийн хувьд бол нэг ийм зүйл байгаад идэг те. Чи магадгүй хичээлээд хараад орой болтол димит хийнээд тэгээд гэрлүүгээ ирэх замдаа нохоо шууны хоол болвоо гэдэг ч юм. Энэ бол нэг талаар нөгөө хүүхд үүрэгтэй бол нэг талаар хайрлаж байгаа. Хоёр дахь юм бол нөгөө муу эрсдлээс өрсөн сэргийлж хийлж байгаа. Тэрнээс бол одоо хин л хүүхдээ нохоо шууны таазуулахыг хүсгэв дээ тий. Тэгэхээр яг энтэй адилхан би түрүүний та хоёрын ярьжсэн сэдвээс юу н анзарч байхад хүн нөгөө нэг яг бодсон зүйлээ илүү их нөгөө ийм байдлаар муу сөрөг талынх нь ийм зүйл тохиолдохгүй гэдгийг илүү дэлгүү бодоод ирэхээр тэр маань тархинд орж ирдэг юм болов уу гэж анзаарлаа. Зөв. За яг одоо саяных шиг ийм сөрөг бодлууд ийм эмоционал илүү их ихтэй санаа зовсон байдал гэсэн шүү дээ. Энэ санаа зовнил гэдэг зүйл нөгөө төрөүний тархины бүтцийн амигдалагийн хит их хитвчлэг үед гарч ирдэг байна. Тэгэхээр бид нар заримдаа ингээд зүүд хар дарах ч юм уу эсвэл зүүд янз бүрийн зүйл ингээ холбоотой зүүдлэхээр итгэхийн нөгөө нэг сөрөг байдлаас ингичвүдээ гэсэн бодлууд маань зүүдээр орж ирэхтэй жоохон зүйл байна. Тэр нь нөгөө лог сэтгэлгээтэй биш учраас лог тархиуд нь унтарсан байгаа учраас унтарсан гэж хэлээ. Унтарсан байгаа учраас энэ үедээ өмнөх өдөр болсон үйл явдал сайвлаг дөнгөж шинээр сайвлагдаж хадгалагдаж ядж байгаа үйл явдлуудтай хольж утгах заавал. Тэгээ ёстой төсөөлөхийг харахгүй зүүдэл. Өөрөөр хэлэх юм бол энд дээрэс нь хольж утгагдана энгийн болсон үйл явдлуудтай хольж утгагдана. Дээрэс нь чиний төсөөлийн чадвар хэрвээ гэдгээсээ дахиад нэмэгдэнэ. Хүн ч нөгөө харилцаа адилгүй төсөөлөх чадвар байгаа шүү дээ тийм. Өөрөөр хэлэх юм бол гиппокампус нь амигдала нь хэр хидвчлэлтэй байсан бэ гэдгээс бас хамааруулаад төсөөлөл нь өөр буюу тэр сүнснүүд нь өөр хэлбэртэй өөр янзтай байдаг байх нэ гэсэн. Харин тийм. Хүний нөгөө нэг баруун зүүн тархич хүртэл харилцаа адилгүй хөгжсөн байдаг шүү дээ. Жишээ нь юу гэдгийг илүү жоохон урлагийн талаа байх юм бол баруун тал нь илүү хөгжсөн байдаг. Магадгүй одоо юу гэдгийг илүү нөгөө нэг лог бодит зүйлийг ингэж хардаг хүмүүсийн хувьд бол зүүн тал нь илүү хөгжсөн байдаг гэж юм. За би нөгөө дараа ер бусын зүйлсийн талаар ярьж ийн гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр магадгүй өнөөдрийн сэдвүүд юун дээр болохоор ер бусын энэ бол багтахгүй шинжтэй байна. Тийм. Тэгэхээр ер нь энэ сүнсэн даруулахаа яриа дуусгаад ингээд өндөрлөе гэж ерөнхийдөө гэж өнөөдрийн энэ 3 дугаар хэсгүүд дээр яваа тэгээд дуусгая тэхүү. За заавал үдгчдээс асуугаад 77 аваад. Нэрээ манай нэвтрүүлэгтэй холбоотой санал хүслээ 77 тэг 22 утсаар хандаж болно шүү. Ялангуяа манай болон хэрэглэгчид маань бол маш сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг. Тэгээд магадгүй санаа бас оруулж болох юм тийм. Яг дараагийн удаа ийм сэдвэр гэдэг ч юм уу тийм. За өнөөдрийн хувьд хэм бол яг энэ сүнстэйгээ холбоотой мэдээлэл үргэлжлүүлээд тэгээд дуусгая. За тэгвэл яагаад сүнсэнд илүү их жишээ нь хүн болгоны тарих ингэж ажилдаг байгаа шүү дээ тийм. Яагаад зарим нь байнга даравлаад байдаг. Тэ зарим нь хааныг даруулаад байдаг. Зарим нь ерөөсөө бараг даруулахгүй байгаа юм шиг тийм. Тэ хүн болгоо өөр байгааз. Тэгэхээр би одоо тэр нэг нодлон нэг ийм пост оруулсан гэж сүнсэн даруулахтай холбоотой пост оруулсан чи бөөн хэрүүл болсон. Хэрүүл ялан болсон гэж. За тэгээ нөгөө хүмүүс чинь өстө нэрээ
чи өөрөө сүнсэн даруулж үзээгөөс гэсэн нэг юм яригдал боо юм болсон тий. Гэхдээ энийг бол шинжлэх ухааны үүднээс сүнсэн даруулах гэдэг процессыг одоо sleep paralysis гэж нэрлэдэг байхгүй paralysis гэж. За. Sleep paralysis гэдэг нь болохоор одоо нойрны мэдээ алдалт гэж нэрлэдэг. Аха. Гэсэн санаа хэлж байгаа. Өөрөлдөх юм бол нойрныхоо үед ингээд түрүүнийгөө паралич болчихж байгаа юм шиг одоо мэдээ алдчихж байгаа юм шиг хүмүүс бүх бие эсэнд хөдөлгөөнийх нь төвн саатцсан учраас нөгөө brain stem-ын саатцсан учраас хөдөлж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм паралич маягийн одоо гэж ингэж нэрлэдэг байх нь л да онлын хувьд бол. Одоо Европод бол энийг паралич одоо sleep paralysis гэж нэрлэдэг байх гэсэн санаа хэлж байгаа. Монголчууд бол их хвчлэн нэрлэхдээ сүнсэн даруулах гэж нэрлэдэг байх нь. Тэгэхээр эн чинь сүнсэн даруулна гэдэг чинь шууд утгаараа биш юм аа. За шууд утгаараа сүнс байгаад сүнсэн дараад байгаа юм биш ээ гэдэг. Шинжлэх ухааны үүднээс буюу нотлоготой тайлбарлаж өгөх гэж оролдож байна л гэж ойлгоорой. Мэдээж энийг яг үннийг хэлэхэд хүн болго итгэж чадахгүй шууд хэлье. Хүн болго энийг ойлгож чадахгүй. Тэ? Яагаад гэвэл тухайн хүний итгэл үнэмшлийн суур гэж юм байдаг. Тэр итгэл үнэмшлийн суур нь бүхлээр алдрах магадлал өндөртэй. Тэр хүссэн зүйлдээ л хүн итгэдэг юм шүү. Хүний нэг онцлог байдаг. Одоо жишээ нь одоо нэг ABC 12, 13, 14 гэх нэг юм дараагийн нэг тоон дэлгэцэн дээр би гаргана. Тэрэн дээр нэг юм анхааруулах дээр нэг хальт тайлбарлаад өгчөө гэж бодож. Тэгвэл хүн болгон одоо чи нэг зүг дээрэс нь ингээд хардаа 12, 13, 14. За эндээс нь ABC. Нөгөө 13 чинь би үсэг болоо явчлаа шүү те. Тий. Өөрөлдөх юм бол юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр би жишээ нь чамайг харахтаа яаж харах вэ гэдгээс хамаарат би хүснээр харж чаднаа л гэсэн санаа хэлж Тийм байна. ээ. Би тооч болж харагдаж болох нь үсэгч болох нь те. Өөрөлдөх юм бол ирэхээ сайн хүн болж харагдаж болно надад. Угаасаа би дургу бол би чамайг муу болгож харна. Ерөөсөө л юм. Тэгэхээр тэр чинь тухайн хүний хүсэл байх нь шүү дээ. Ер нь явж. Энэ хүсэл их чухал, шунал их чухал. Эсвэл хувь хүний хоорондын харилцааны бодлон бас их чухал. Өөрөлдөх нь битээр өмнө нь маргалдаж исэн бол тэ эсвэл би тэрэнд гомдсон байгаа бол би чамайг тэ би үсэг болгож харах магадлал өндөр байхгүй. Өөрөлдөх юм бол муу хүн болгож харах магадлал өндөр гэсэн санааг хэлж байгаа. Тархины үйл ажиллагаа биднээсийн тархи гэдэг өөрөө ертөнц, биднээсийн одоо эрхтэн тэ энэ бол биднээсийн үнэхээр одоо нэг тооцоолж чадхааргүй маш олон төрлийн үйл ажиллагааг одоо гаргадаг юм байна. Тэгвэл энэ ямар хүмүүс сүнсэн даруулдаг юм бэ гэдэг асуудал явж байгаа. Тэгвэл ихэвчлэн түрүүний хэлдгээр амигдала илүү их идэвхжэлтэй байгаа хүмүүст илүү их сүнсэн даруулах магадлал нь айгүй өндөр гэж хэлж байгаа. Амигдала бол биднээсийн түрүүний ярьдаг сэтгэл хөдлөлийг илүү их хариуцдаг хэсэг гэж ярьж байсан тийм. Тархины 103. Өөрөлдөх юм бол бид нэр сэтгэлийн төгшүүртэй буюу ямар нэг юм санаа зовж байгаа, таагүй байгаа те ямар нэг юм сэтгэл зовоож байгаа тийм нөхцөлд эсвэл те хаалга тогшхоос айдаг хүмүүс байдаг ш мэдхүү. Мэдхгүй. Хаалга тогшхоос айдаг хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүс жишээ нь яг хаалгыг тогшохтой юу? Биш. Гэртээ байжгаад гэрийнх нь хаалга хүн тогшхоор тогсон тохиолдолд илүү их тийм ингээд сандраа тайван биш болдог хүмүүс байдаг юм л да. Өө за. Чинь ийм хүмүүс ихвчлэн бага насндаа авсан травмууд ихвчлэн нөлөөлдөг гэж үзсэн. Тэрний өгөхлөр магадгүй тэр хаалга тогших болгонд цогтуу орж ирэх байсан юм уу? Тэ? Дандаа тэр гэр бүлийг тэр агсан цогтуу тавих эцэг орж ирсэн юм уу? Гэдэг ч юм уу те. Магадгүй өөрөлдөх юм бол тэр айдсууд нь амигдала идэвхжүүлдэг байхна гэдэг ч юм уу те. Өөрөлдөх юм бол би магадгүй ийм төгшүүртэй байгаа нөхцөлд илүү их сүнсэн даруулах магадлал нь өндөр гэсэн санаа хэлж байгаа. Би яагаад энэ дээр сүнсэн даруулах биш юм аа биш байдаг юм аа гэдгийг яг тайлбарлах гэж оролдоод байна гэхээр маш олон сүнсэн даруулсан хүнийг би эмчилсэн байхгүй юу? Тэгээд зорж очсон байх нь шүү дээ. Маш олон хүнийг эмчилж исэн учраас би энэ дээр одоо юу гэдгийг түрүүний хэлдгээр бүр ингээд 100% итгэл өрөмшөлтэй яриад байна. Өөрөлдөх юм бол сүнсэн даруулах олон дахин байнга даруулаад зовоод байгаа нь ирээрээ гэсэн санаа хэлж байгаа те. Яг үүндээ. Ийм асуудал байдаг гэсэн үг. Тэгэхээр хүмүүс болохоор энийг сүнс тэр одоо юу гэдгийг өрөө сүнстэй ч гэдэг юм уу те. Тэр байр сүнстэй ч гэдэг юм уу. Өөрөлдөх юм бол маш олон төрлөөр хийгдэх. Гэхдээ энэ сүнсэн даруулах гэдэг нөхцөл нь ганц шалтгаанаар үүсгдэг. Зөвхөн сэтгэл хөдлөлийн шалтгаанаар үүсгдэг юм байна. Жишээ нь инсомниг үед өөрөлдөх юм бол найргүйдэлгээд эмгэг байдаг те. Өөрөлдөх нь бид нар өмнө бас ярьж л байсан тийм нойргүйдлийн талаар. Нойргүйдэл дотор маш олон төрөл байдаг. Нойргүйдлээс болоод хүн сүнсэн даруулж байна. Өөрөлдөх юм бол тэр үед сайн анзаарч байгаа бол нөгөө рэм, анрэм явж исэн тийм өөрөлдөх юм бол удаанаар түргэн нойр, удаанаар түргэн нойр гэдээ явж исэн шүү дээ. Нойргүйдэлтэй хүмүүсийн гол тархины ажиллагаа нь
Түргэн нойр нэг удаанаар түргэн нойр гэж сэрчдэг байхгүй. Тэгэхээр энэ хүн өглөө босохдоо би 8 цаг унтсан гэхдээ амраагүй. Ерөөс унтаагүй. Би ерөөс чөнжин сэрүүн байж байгаа л сэрсэн гэдэг шүү дээ. Тэг хүмүүс болохоор үгүй та хорхирол унтаалах шиг байсан шүү дээ гэдэг яриад байдаг байхгүй. Ялгааны юу гэхээр яг үнэн тэр хүний ярьж байгаа нь үнэн байхгүй. Үнэхээр унтаж чадаагүй шалтгаан рэм өөрөлдөх хөнгөн нойртойгоос ирж байгаа хүн үнэхээр яаж унтаж тарих жинхэнэ саадч чадахгүй байна гэсэн. Хөнгөн нойр их цаг хугацааг авч байгаа энэ нөхцөлд түрүүний хэлдгээр илүү их энэ цаг хугацаанд яах магадaltaй байх нь. Нөгөө сүнсэнд даруулах буюу биднээсийн sleep paralysis гэдэг юм. Найгуудтай бас их холбоотой болоод ирлээ шүү дээ. Хүчин нөлөөлөх зүйл. Нөлөөлөх хүчин зүйл буюу нөгөө одоо шалтгаан байж болно гэсэн санаа гэлж байгаа. Бас нэг өөрөлдөх юм бол биднээсийн ярьдаг сүнсэнд даруулах гэдэг одоо sleep paralysis-ийн одоо гол одоо юу гэдгийг шалтгаануудын нэг нь бас энэ байж болно л гэсэн санаа гэлж байгаа тийм. Тэрнээс гадна сэтгэл төгшөөр буюу амигдала. Миний маш их санаа зовж байгаа зүйлсүүд би маш түрүүний нөгөө нохоондоо санаа зовж байгаа хүн сүнсэнд даруулж бас болно л гэсэн санаа гэлж байгаа юм. Эсвэл хар дарж болно гэсэн санаа гэлж тийм. За баярлалаа. Өнөөдөр бас юу гэдэг энэ дээр бас маш олон эргэлзээтэй хүмүүс байсан байж магадгүй. Ер нь бол шинжлэх ухааны талаас бол яг тайлбарыг нас өглөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.